Одоо хүн ойрлож байгаа чимээс сонсогдоод тэгээ хязгааргүй сансар харагдаад. Тэгсэн чинь тэнд сансрын нисгэгч хөлөө онгоцносоо холцчихсон, хувцснараа өмсчихсэн сансарт ингээл хөөд яваад байна. Контролгүй болсон. Тэгээ орилоод исэн юм. Тэгээд гинт нилээн хөдөлгөөнтэй болоод бие нь маш хурдтай хөвж эхэлж байгаад одоо солириод юм уу тийм жижигхэн гайраг гэж хэлэхэд биш юм байна. Солириод очих тийм газрууд дээр буучлаа. Тэнд одоо цохигдоод татагдаад. Тэгээ хүчтэй амьсгалал айгаас сандраал сая юу болоод өнгөрөв гэд нилээ эвгүй байна. Өөрийгөө ингээд тайвшир тогтоох гээд. Эргэн тойронд нь хөл онгоц нь харагдахгүй. Чив чимээгүй, хав харанхгүй. Хаана мэддэхгүй газар хөвж явж байгаад ирчихсэн. Тэгээ ердөөс нь өглөө гэсэн ердөөс бодол байхгүй. Би яах вэ? Хаанаа явлаа гэдэг тийм бодлоод амар бодогдож байна. Зог тусаад зогсчихсан. Тэгээд хөлж эхэлж байна. За ямар ч байсан энэ хайр алхаад үзье. Таталцлын хүч нэлээ эвгүй бололтой. Удаан алхах чинь. Тэгээ хөдөлсөн чинь бие нэлээ өвдөж гин ингээд маш нөө хүнд таталцлын хүчтэй солирын одоо очиг тийм гадруу дээр иччихсэн. Тэгээ бодож ин л да зөөр зогсож байгаад хөдөлж явж байгаад гэд. Тэгээ хөдөлжсэн тэр үлдээ. Тэгээ гүрийгээд бие дайчлаад урагшаа алхаад яваад 10 дахь боломж олдох юм билүү. Эрен тойронд юу ч байхгүй. Найдлага тасрах гэдэг ийм бодол энэ залууд бодогдоод байгаа мөртлөө нэг тийм юм найцсан бас мэдрэмж өөрт нь байхгүй. Тухайн нөхцөл байдлаа зүгээр хүлээн зөвшөөрөөл хурдан хүлээж аваад ингээд цаашаа явж байгаа байдал. Тэгэл гинт ингээд малгаан дотор нь юу яагаад дэлхийд байгаа юм шиг санагдаад нүдэнд нь янз бүрийн үзэгдлүүд үзэгдэж эхлэв дээ. Дэлхийд байгаа юм шиг санагдаад таймад цэцгсийн талбай донд одоо их нэртэй найз охинтойгоо сууж байгаа юм шиг тийм дүр зурглал нүдэнд нь харагдаж эхлэв. Хим хараад эхлэв байгаа юм. Тэгээ тэр нь өөрт нь яг бодтой юм шиг санагдаж байна. Цэцгсэн үнэртэл, салхин мэдрэгдэл, чимээ мэн бүгдээрээ сонсогдоод найз охиндоо хөрсөн чинь гарт хурж байгаа мэдрэмж нь яг хүний одоо дулаахан арьсанд хурж байгаа юм шиг мэдрэгдэж байна. Тэгээ гайхаад саяных зүуд байсан юм бах та гэд найз охиндоо ярьж өгч юм л та. Би одоо сансаад гатчихсан. Ингээд ийм болоо гэд найз охин тийм үү гэж гайхаширж зүүдийг хүлээж аваад тийм яриа өрнүүлээд. Тэгээд цаг хугацаа ингээд зугаалж муугаалаад юм идээл тоглоол тэбэжсэн чинь сэрчлээ залуу. Гинт ингээд сэрсэн чинь нөө задгаас сансартай байж гэн нөгөө очсон байгаа газартаа. Биеийн даарчихсан, ам нь хатчихсан. Жон сул бие султсан байгаагаа анзаарч байна. Сая олж инхэм бишээсэн саяных үзэгдлээс юм байна. Энэ миний бодол юм байна. Тэгвэл яах вэ гэл. Яах вэ гэж бодсон чинь юу ч үнэхээр хийж болохооргүй энэ дөө. Тэгээ өгч тийм үү? Өөрийгөө хорлоод өгч тийм үү? Энд угаасаа нэг бол амьсгалынх нь баллон хүчлөрчийн баллон дуусаад өгөх юм байна. Нэг бол энд ингэж байж чадвал бас хөлдөөд өгөх юм байна. Нэг бол тисж байгаа зөв өсөөд өгөх юм байна гэдэг. Одоо жинхэнэ үхлийн бодлууд нь орж ирж байна. Тэгтэл одоо 0,100,000 ч юм уу 0 цэг саяын ганц боломж байгаа бол би амьд гармаар байна. Тэгж хүсэж байна. Сая харсан дүр зурглууд нь ингээд амьд гарах дэлгүүр байгаа буцах гэсэн ийм нөгөө юуг амар өгдөөж өглөө. Хүслийг би өрөвдөлтөөр энэ одоо байгаа газараа од ч юм уу солир ч юм уу юу юм гацаж хүмээргүй байна. Тэгээ дахиад хэдэн цаг болж байна. Маш аяахан амьсгалж эхлээд бясалгаж эхэлж байна төвлөрөөд. Би одоо дулаанаа хадгалах гад өксөлөнгөө дарах гад. Тэгээ тийм экстрим нөхцөл байдал байгаа болохоор ингээд төвлөрөл бол маш ингэж шууд одоо хийгээд маш гүн гүнзгий орж байна. Тэгсэн чинь дахиад найз охины хажууд ирчихсэн. Тэгээ нөөд нь гэртээ ингээ уцаа мөрөндөө авчиад нэг тал руугаа ингээд уцаараа яриад байгаа. Тэгээ хоёр гараараа хувцас өмсөд их загвал харагдчихээн л да гэс босвол яарал. Тэгээ нөгөө чи хажууд нь ингээд зогсож хаднаас нь хараад байна. Юм хэлэхлээр ингээд жоо болдгоо хүрх гэхлээр хүрч хэлдэггүй. Тэгээ хажууд нь яваал
Тэгээ ийм болоод аваад гайхаад байна л да. Энэ зүгээр миний зүү дүү би үнэхээр ухаан оюун санаагаараа тэнд очиод байгаа юу? Эсвэл би өгөх гэж байгаа болохоор ийм дүр зурлал ингээ хараад байна уу? Найз охиноо гадаа арчаад яг ингээ зам авах гэжсэн чинь өөд чинь дайруулах гэж юм л да. Уцаар яаж явж байгаад машин харахгүй. Тэгсэн чинь өөд нь ингээ амар стресстэй нэрийн дуудсан чинь найз охин хошоо харж чинь хинбэ гэв. Тэгээд дайруулсангаа аврагчлаа. Яг тэр зүйл болол залуу буцаад яг одоо байгаа би дээрээс ирчлээ нүдэ нэг сая юу болоод өнгөрөө гэдэг амар шок юм. Энэ миний аврал уу? Зүудсэн юм шиг. Харин одоор ялахдахгүй. Зүүдүү жигнэсээ тэнд очиод ирсэн үү гэдэг өөрөө ялаж чадахгүй. Очиод дуудсан чинь найз охин ганцаараа байсан юм шиг. Тий. Тэгээ гадаагаар яваад нэрийн дуудсан чинь хойшоо харсан. Найз охин. Тэг хойшоо хараад байхгүй гэж бодсон учраас гараад ирсэн. Тий, эргээд харахад хүн байгаагүй. Өмнөх нь болохоор зүүдлээд зүгээр хамт байдаг юм шиг байж байгаа. Санийх нь болохоор яг одоо цагт очиж өдөрсөн. Тийм үү? Тий. За. Тэгээ одоо цагт очиод ирсэн юм байна. Тэнгүүд найз охиных нь саний үзүүлрээ утсан чинь найз охин ингээ хоошоо хараад хүн байхгүй байгаад байна л тохино. Залуу болохоор өөрөө би зүүдлээд ам үн бодит байдлын үедээ ингээд ойлгохгүй юм. Цааш. Тэгээ би н одоо ингээд нэлээд сүлжчихсэн. Энэ бас нэг цаг хугацаа өнгөрөөл юм л та. Дахиад би н гүрхнүү байх нь. Гэтэ өмнөх одоо ядарсан байдлыг бодвол ингээд энд ингээд байгаад байна гэдгийг ингээд мэдээд байна. Өндөр төвлөлд орохороо бие ингээд байлгаад байна. Өхгүй ингээд байгаад байна. Тэгээ сая зүуд байсан уу бодит байдал байсан уу гэдэг зүйлийг ялгаж чадахгүй. Гэтэ бодит байдал байсан бол яах вэ гэд дахиад төвлөрч байна. Тэгвэл өөрийгөө би авч чадах юм шүү. Маш гүн төвлөрөлд орж байна. Тэгээ оюун санаагаараа ухаанаараа ингээ аялаад тэр сансрын орон зайг шууд хурдтай туулж байна. Хайлт ирэл хайгалтуудыг хийгээд. Тэгээ өөрийнхөө төөрсөн хөлөг онгоцыг олчлаа. Сансрын онгоцыг. Дотор нь нефт ороод харсан чинь нөгөө хүмүүс ингээ сандралж чинь хайчиж байгаа гэд. Юу болчихоо хаашаа нисч вэ чиглэлийг харсан уу гэл тогтоохгүй радараа ажилуулаад холбоо тогтоохгүй сандраад. Гэтэ энэ одоо цаг биш ээ гэдгийг чинь. Энэ намайг яг салаад ингээд хөвөөд явахд болсон зүйл байна. Өнгөрсөн байна гэдгийг чинь. Надад одоо цаг хэрэгтэй гэл төвлөрөөл юм. Надад өнгөрсөн хэрэггүй одоо цаг хэрэгтэй. Одоо тэр очих хэрэгтэй юм гэд. Биш гүнзгий төвлөрч. Тэгээ одоо цаг руу очиж чадлаа бүр ингээ хамаг толгойн өвдөөд хав хүчин шатлаа гаргаад. Тэгсэн чинь нөгөөдөл нь бас ирэл хайгуулаа хийсээр л юм. Одоо хүртэл одоо нөгөө юунаас нь өмсөн хувцнаас нь хариу алгав гэл хариу алга. Тэгэл тэгвэл энэ хавьд руугаа яваад ингээ радараараа ингээ хайгаад үзье. Тэгэл тал нь болохоор одоо өнгөрсөн одоо бид нар одоо нэгнээ алдчихлаа. Хязгааргүй юуганаас сансраас хаанаас гэж хайж болох юм бэ гэл. Тал нь болохоор яаж ч утсан хайгаад үзье олдчих магадгүй штий. Зүгээр хөвөөд явж байгаа хол очив гэжтэй гэл хэрүүл болоод тэгтээ хайгаад яв. Тэгээд тэрийг харчаад ямар ч гэсэн тэдний дунд орж ирчээд орон зайд нь орж ирчээд яаж өөрийгөө энд байна гэж хэлэх үү гэдэг ингээ бүр ингээ нүд нь ийш тийш эргэлдээд ингээ энэ тийм доторхоо амир харж байна. Хөл сансрын онгоц доторх юм. Тэгээд удирдлагын панел дээр одоо мессеж ирдэг делет систем нь тэн дээр очингуудаа энэгээр янз бүрийн мессеж өгчлөх нүгэ оролдож үзэж байна. Тэр панелдээ тэр одоо мессеж гарч идэг зүйлд нэлээд ингээ ноцтоод одоо өөрийнхөө одоо мессежийг оруулж чадчихээн систем бүү. Тэгээд тэнд өрөөнд дотор байж исэн хүмүүс буцаал нөгөө удирдлагын систем мессежийнхаа одоо панел дээр очиод байж исэн чинь би тэр байна гэж гараад чинь мессеж юу вэ гэж харсан чинь нэрээ би тэр байна тим газар гатцсан байна. Туслаач гэдэг ийм мессежийг бичсэн. Тэгээд тэрийг харчаад амар шоконд ороод бүгднийг дуудаад бүгдээрээ тэр одоо удирдлагын системийн өрөөнд ирчихсэн байна. Тэгээ нөгөөдөл чинь шуулдал энэ юу гэсэн үг вэ гэд энэ ойрхон байгаа юм шиг зүйтэй энэ хувцнаас нь ингээд мессеж ирсэн бах таа гэж гайхаад гээ яач ч утсан энэ ингэж дэлгэсэндээ гарч ирэхгүй шүү нэг сони юм болоод байна гэд. Тэгээ нөгөөдөл чинь ямар ч хэсэн манай хэм маань амьд байгаа юм бэ. Яарчлахгүй бол одоо алга уснаас хойш одоо тэдний хугацаа өнгөрлөө одоо өгөх гэж магадгүй яарах хэрэгтэй гэж бүгдээр тэгж байна. Тэгээ энэ залуу одоо нөх хөлөө сансрын онгоцоо хайгаад шууд оюун ухаанаараа аялж байхдаа би ер нь хаанагаа даавлээ гэдэг энэ өөрийнх нь байгаа газрын баримжааг аваад хөлөө онгоцоо орсон.
Тийм болохоор тэнд бас тодорхой ингээд заасан юм бичээд байна. Энэ хавцаа байгаа юм шиг байна гэд. Тийм бишээ үлдээсэн. Бөөн шуулдаан болж байна. Тал нь итгээд явна гэд тал нь үгүй аюултай гэд. Тэгэл нөөдөл чи ямар ч гэсэн дийлээд цаашаа залууг хайгаад явхар болчихлоо. Тэгээд тэр хавцаа байж магадгүйсэн баримжаагаар ингээд яваад залуу энийг хийсний хадаараа ингээд буцаад өөр дээр ухаансаа нэрж ин л та. Тэгээ маш их ядарсан байна. Бараг сүүлийн хүчээ шахаад тэнд ингээд мэдээлэл үлдээсэн. Тэгэд ямар ч гэсэн үргэлжлээд ингээд төвчөөтэй хүлээж. За одоо тэгээд ирүүл ирнэ. Би амьд гарна нэг бол ингээд дуусч байгаа юм байна гэд. Тэгээд төвлөл бясалгын байдлын залуу орчлоо. Бүр яг тэг ороо суучлаа. Яг тэгж орж суухтаа тэгээд юу л болов юу болог. Амьд гарвал амьд гарна өхөл бүгдэнтэй нүр тулна гэж өөртөө хэлж. Тэгээд кадр тасарчихсан. Өөрөө чадахгүй. Залуу тэг нэг нүдэн ансан чинь цагаан орчинд байна л да. Өдрөө гэрэл тусаад гэл бад. Тэгээ ингээд би өгчөж байгаа юм байна гэд нэрээ ингээд сэрийн нүдээ бүр том нээсэн чи харин сансрын хөлөг дотор байна. Хажууд нь хүмүүс шуугилдал яаж чи амьд байваа гэ. Яаж энэ дээр хурж ирээд төгцсөн дээ гэл. Сэрэнгүүд нь бүгдээрээ инээлдээл тэрж аваад. Тэгэж нэг би чинь аврагдсан юм биш тэгээд гайхаад хараад. Гэтэ бие мэдрэхгүй юм. Би нь маш их даарсан. Тэгээ нөөдөл нь ингээд дулаацуулах үйл ажиллагаа хийж юм маш хурдууртай. Биеийн температур нь буцаах хэрэгтэй юм хүч өглөө штэ гэж арилтаад тэггүй юм байна. Энд бол үнэхээр амьд гарсандаа л амьд тийм баярлж байна. Инээж инээжсэн энэ удаа арай 50 буцаад унтаад нойр садагдлаа. Тэгээ энэ удаа болохоор унтж байхдаа өөрийгөө ингээд энэ залуугийн зүүд нь хав харанхууд зөвөр жоох хөвчөв. Илгээ тэрчсэн хөвөөл. Тэр харангуудтай юм хийж чадчихна. Нисэж гэн, ус удирж гэн, гал хасааж гэн. Эмийг зайнаас хөдөлгөж өргөж босч тавьж чадчихэв. Супер хүншил бүх юм хийж ингээд чадаад. Тэрийг ингээд ийм зүүдэлж гин гэж өөрөө бас зүүднээсээ ингэж ажиллаж байжаа тэр чирээ бас унтаад өглөө. Хаадар байхгүй. Басарангүй. Дахиад энэ нүдэ нээсэн чи харин дэлхийд ирсэн минь эмнэлэг дээр хөвтцэн. Ярих гэсэн чи амьсгалын аппарат өөрлөө залгачихсан. Би минь бас яг хөдлөх гэсэн чинь нэг хөдөлжлөхгүй хамаг ингээд би ингээд булчин булгарсан юм шиг тийм хөвгөл бидрээ. Тэгээд сэрснээр нь хараад солигчны хүмүүс дуудаал юм чин өмчнөр нь бүгдээрээ хурж ирээл. За тэгээд найз нөхд гэр бүлийн дуудаал гэх бөө юм болоод байна. Телевиз санангийнхан хурж ирээл. Баахан асуулт асууна гээл. Тэгээд эмгийнхэн та нар одоо хүн дөнгөж сэрж ах чинь тэхрэг баг чинь. Асуулт асуух гэж дайрлаа гарцгаа гэл хөөвөл. Тийм бужигнаа болж. Тэвэрчсэн залуу ингээл тийм бил үүдээ гэд баярлж байгаа мөртлөө бас нэг тийм амар гайхсан зүйл байхгүй. Гүндээ ингээд дэлхий дээр эрэндээ аврагдандаа гэдэг мэдчихсэн юм шиг. Тэгэл хүмүүс эргэлдээл баахан одоо хүмүүслээ танихгүй хүмүүс эргэлдээл хамаатан саднангууд нь ирээл ажлын хамт олон ирээл телевизэн ингээд байнга орж ирж өөртөө ярих гэж үзээл сэлснэр оруулахгүй. Тэгээд тийм сэтгэл хөдлөл ингээд сонирхолтой сонин гэхээр ч юм уу ингээд тэгдээ тавигдсан чинь найз охин ороод ирлээ. Өөр хотоос ирсэн юм. Хурж ирээд уйлаад найз охин хажууд нь тэгээд чимээг уйлаа суудаг хараад залуу одоо л юу болж чинь юу ч мэдрэхгүй ингээд байсан. Тэгээд шокнд орсон байдалтай байгаа гэсэн юм. Тэгээд найз охиныгоо тэрээд уйлал тэр хоёр бие бинийгаа тэрээд уйлал би яа ингэж чам дахиж харахгүй л гэж бодлоо гэж нөгөө эмэгтэй ч гэсэн тэгж хэлж байна. Биш нарийн бэлтгэлцэн хүн юм байна л та. Тийм болохоор ингэ сэтгэл хөдлөл байдлаа ингэж сайн гаргаж маргаж илэрхийлээд байдаггүй. Тэгээд саяны зүйл бол үнэхээр өөрийн шокнд орсон тийм үйл явдал байлаа. Найз охин баг анх удаа найз залуугаа ингэж уйлж байхыг харж. Тэгэд биеийн тэнхрээд эргэлтийн хүмүүс ч гэсэн багсаадаг. Гайгүй тайван болж байна. Энэ үед нь ганц зогсохгүй байнга л ирээдсэн хүмүүс нь болохоор телевизийнхэн, сонингийнхэн хэдий ярьслаа авчгаал үзээд. Тэгээ олон түмнээс тэдний анхаарал жоохон намжаад энэ олон түмнээс хол ферм шиг ч юм уу тийм газар нэлээд тустай идэлэн тэнд байна. Найз охинтой хамт.
Тэгээ найз охин болохоор ажилласаа ингээд төр зурдаа чөлөө аваад гарчихсан найз залгоо тордож байгаа юм. Хамт цагийн өнгөрөөгөл байн хамт. Тэгтээ хэлж чинь чи буцаж ирснээсээ хойш нэг л өөр болчихсон. Арай өөр. Чи тэрийг анзаарч байгаа юу? Би чаа өмнөх хүний аваад тэр гаргаад ир гэж хэлээгүй дээ зүгээр өөр болцсон байгаа гэж хэлж байгаа шүү гэдэг чи. Тэгээ одоо босон зүйлийг ирүүлээд бодох юм бол тэгж өөрчлөлт нь аргагүй л гэдэг. Үнэхээр том аимшигтай зүйл болсон юм чинь. Найз охин асуучаад юм хийснээ дараад нь өөрөө хариулчих чинь л та. Тэгээ түүнээс хойш залуу ингэж унтах болондоо сонь зүйлд болчих. Унтангууд нь өөрийнх нь оюун ухаан, өөр тийшээ өөр газар руу ч юм өөр орон зайруу ингэж явж ороод байгааг анзаардаг. Чусаж болчихож. Тэгээ би яг зөвхөн зүүдүүгээд энэ залуу өөртөө зүүд гэж итгүүл гэхлээр явж байгаа аялууд маш их бодтой байгаад нь. Тэгээ тэрийг их бодож ингээд суудаг болчихсон. Их чимээгүй, тогтуу 90 тонны машин гэж анзаардаг болчих. Яг юу болоод байна? Яагаад юм гээл. Миний ертөнц гэж бодоод идэг байсан зүйл ертөнц биш юм шүү. Бид нэр өөрсдөө ил харуулахыг хүссэн зүйлийг л барьж авч ойлгох юм байна л да гэсэн юм дүнлэнүр юм залуу. Тэгээ маш их сонирхол ингээд тэмүүлэн ингээд байгаад байгаа болохоор тийшээгээ судлаа гэж байна. Тэгээ оюун ухамсараараа аялах талаар, астрал аялах талаар сүнслэг байдал гээл. Тэгээд энэ нөгөө хотоос ингэж хол эдлэн газар ингээд явчихсан элен газар дээр амьдарч байгаа болохоор ингээд энэ залуу гадаа сууж юм л та. Тэгээ харсан чинь тэр өнцөртэй сууж юм. Хүнд зүйл туулсан болохоор одоох нь бие махбод нь буцаж ингэж босож явах дээр арай очиаг байгаа юм байна. Тэгээ тийм болохоор тэнхрэх хэрэгтэй. Баг одоо хамаг одоо булчингаа өдөрт сурнаа хөдлөнөө гэд заалттай. Энгийн хөдөлгөөнүүд хийгээд байна л та. Зүр босож явах, удаан хугацаар зогсох дээр л ядарч унаад. Тэгээ найз хүндээ хэлээ гадаа хараад тариалангийн талбайд гав ганцаарнаа зогсож байна. Тэгээ сонсож нэг нь тойрно. Тэр явдлаас хойш энэ залуугийн төвлөл маш өндөр болчих. Төвлөрөл шууд маш нарийн бүх зүйлийг сонсож мэдэрдэг болчихсон. Тэгээ төвлөрөнгүүд шууд бүх зүйлийг маш нарийн сонсоод нарийн мэдрээд байна. Чимээнүүдийн бүгднийг ялгаж сонсоод салхи агаарын байдлыг ингэж мэдрээд энэ хүлтэйгээр нүүр туснаас хойш тэр зүйлсүүд боснаас хойш надад нэг юм өөрчлөгчлөө гэдэг энэ залуу мэдээд байна. Тэгээ тэр яг юу өөрчлөгдсөн бэ? Одоо нүдэнд харагдаж мэдэрдээдээс гадна дотор яг юу өөрчлөгчөө гэдэг ингэ хайгаад маш их бодоод. Тэгээ ингээ сууж хатаа ингээ мэдрэхээрээ ингээ хоосон гэдэг газар нь хоосон биш байд юм ин. Энэ зөндөө зүйлс байд юм ин гэдэг хүртэл мэдрээд байна. Төвлөрөхөөрөө. Тэгээ нэлээд боцны ихцэд энийгээ найз охинтой хуваалцчихин л да. Ийм болоод хөнс хош ингээд наа гэд. Найз охин тэгээ хэл хөггүй болоод чимээгүй сонсож байна. Ямар ч гэсэн хуваалцсанд баярлалаа. Гэтэ болоод байгаа үйл явцыг би хэлээд байгаа зүйл чи ойлгохгүй байна. Тэгээ 90 тойр нэмэх үзүүл туршлагатай мэдгэтэй юм байвал би асуунаа гэж тэгж байна. Нөөд нь болохоор чи чимээг байсан дээр хата нэг хүн амт тэлээд хэрэггүй юм талаар гэдэг. Тэгээ энэ залуу өдөр болго өөрийгөө судлаад байна. Нэг нарийн сонсоод байгаа чихэн дээрээ төвлөрөөл бүхнийг сонслоо. Тэр байгаа бүх зүйлийг сонсож мэдэх гээл. Нэг бол хүртүүн ч гэсэн ингээм амар ингэж хөөгццөө. Тавилга ч юм уу ингээд найз охиндоо хөрөнгүүд мэдрэмжийн шал өөр агаад байна. Дотор нь ямар ааг мэдрээд. Би бараг ингээ сүп өвчтэй болцсон шүү гэдэг юм залууж байгаа сонирн болоод. Ямар ч гэсэн энэ аим маш чухал зүйл байна. Би нэг алдаж болохгүй гэд өдөр алга энийгээ хийж өдөр болгон төвлөрч. Тэгснээ гинт ингээ хөлөө нэг харж яачснаа энэ нилээн бэж байгаад ингээ зүгээр болно гэсэн. Хэрэг би ийшээ хөлрөөдөх юм бол дотор юу болоод байгааг мэдрээд хүчин олох гээд үтсэн бол хурдан хөл дээрээ босч магадгүй бодоод хөлтэйгөө үтсэн. Тийшээ өдөр болгон төвлөрөөд янз бүрийн байдлаар судалж ингэж мэдээж нэвтлэх гэж үзээл ингэсээр хагаад маш хурдан ингэ тэнхэрж ийн залуу босоод явдаг болчих. Залуу бол одоо энэ болоод байгаа зүйлийг маш нухацтайгаар судлаал энэ өөрөө юу болоод байна гэдэг. Тэр орон найз охин болохоор гадуур ажиллая гэж явж ин л та. Найз залуу нь гайгүй тэнхрээд их эрэнгүүд нь ажилдаа буцаа орсон юм.
Тэгээ найзлынхаа хэлсэн зүйлийг ингээд наагур нь зүгээр ингээд сонсоод өнгөрсөн юм шиг ингээд болол дахиж тэр талаар яриаггүй юм мөртлөө ингээд дотроо тэр хэлсэн зүйлийг тэгээл яваа даа. Мэдхгүй. Тэгж яа хүнтэй танилцж байна. Одоо сүнслэг мөслөг одоо коуч мөөч хүмүүс таньдаг мэндэг гэх тэгэхээр сонирхоод ингээд сонсч үзээд яг юу ийдэг хүмүүс юм болоо. Бөөмөө сүнслэг коуч гэл өөр юу ийдэг бүгднийг ингээд тэдний талаар хүмүүс яриад байгаа байдлыг сонсч байна. Тэгээ тэндээс ингээд хоёр хүмүүсийн хоорондын ярьж байгаа зүйлсээс ойлгосон зүйлээ найз залуу дээр очиж хэлж ин л да. Миний нэг мэдээд зүйл биш болохоор би зүгээр ойлгосноо барьж авч часнаа ярьж үе. Ингээ хүмүүс ийм ярьж байгааг сонслоо би хажууд нь. Хүний оюун ухамсар ингээ маш их зүйлийг хийж чаддаг юм байна. Тэгээ одоо болохоор зөндөө олон блокуудаар ингээд юу атсан байгаа халахлагдаад хаагчсан байгаа болохоор ингээд жоохон зүйлүүдийг хийж чаддаг. Суур зүйлсүүдээ. Тэгээ өөрийнхөө ухамсарын төвшин ингээд дээшлүүлээд байх юм бол хүн ингээд супер хүн шиг хүн болж болдсон байна гэсэн юм яриа ингээд тэнд өрнөлөө. Тэгээд энэ үхэлтэй нүүр тулаад маш юм аюултай нөхцөл байдал болсон чиний ингээд таны ингээд оюун ухамсарын чадамжийг маш өндөр төлөвсөн байж магадгүй. Би одоо ийм зүйлүүдийг л ойлголоо. Дээрээс нь чиний сүнс гэдэг гэж. Сүнслэг зүйл их ярьлаа. Чи сүнснийхаа хүчээрээ өөрийнхөө өвдлийг ашиглаад эхнийхээ блокуудыг төр бүгднийг нээгээд тэр чигээр ингээд аялал хийчихэд ирсэн юм шүү гэдэг. Тийм. Миний ойлгосноор ийм зүйл байлаа гэж ярьж байна. Тэгээ залуу үнийг сонсоод ингээд энэ мэдээлүүд нь өөрт нь ороод байна таалагдаад. Эндээс нэг чиг очимс санагдаад одоо тэр сүнслэг байдал майл гэлээ тиймэрхүү зүйлсүүдийг сувчилж байгаа хүн интернет байгаа мэдээллүүд гэл бүгдийг нь галзуу судалж өдөр болгоо. Тэгээ эндээс маш нарийн судлаад амар олон зүйлийг нь өөртөө ойлгож аваад байна. Тэгээ энгийн хүн байсан бол баг манай нөхөр галзууч гэж хэлэхээр гэхдээ найз охин яг юу осныг ойлгоод байгаа болохоор ингээд зөвөр ажиллаад байх хамт цагийг өнгөрөөд байж нөгөөд нь бүх зүйлээ тийшээ зориулаад. Найз охин унц үед залуу гадаа гараад хүчээ ашиглах гэж үздэг. Анх хуучныхаа бодвол зүгээр ингээд төлрөөл маш нарийн мэдрэмжээ сонсдог байсан бол одоо нэг тийм хүч гарч чадах юм шиг санагдаад өдөр олон тийшээ ингээд төлөвч зориулж гэсэн чинь санал хажууд байсан саналаа жоохон хөдлөгчлөө зайнаас. Тэр залуу бол өстой амар шунжин тийшээ. Шөнө болгон тэрийг хийж үзээл маш их төвлөрөөл дэлхийн ертөнцид ямар нэгэн талаар мэдээлэл ингээд бүгднийг амар сайн гоо тулцсан гэд судалж одоо мэдж байна. Мэдээлэл хэрэгтэй надад мэдээлэл хэрэгтэй гэдээ бүр ингээд мэдээлэлээр ангаад зангаад. Тэгээд найз хүн ийм байдлыг харж чадсан манай энэ хүн гайгүй байгаа гэж ажиглал хажнаас нь хараад яг хитрээд эхлэх юм бол оролцоод ингээд амрааж ий. Тэгэд ер нь бол энэ юу ачлаа шүү. Бүр шүдээ зугаал ингээд хичээсээр хагаад ингээд юмыг жоохон хөдлөгдөг болчихлоо. Нөөц байдал дээр. Одоо тэгээд сүнслэг хүмүүсийг хайж эхэлж байна. Маш сайн судалж байна. Зөндөө асуулт ихтэй. Хинээс асуух, хин яг миний асуултанд хариулж чадах эсвэл хин одоо блокийг тайлж чадах уу? Эсвэл хин аав чихнээсээ өөр дотор байгаа зүйлийг чөлөөтөө ингэж одоо юу хахад ашиглахад туслах вэ гэж хайлт хийж. Тэгээ хайсаар агаад хэдэн хүмүүсийг оллоо. Тэгээ нэгээр нь бүгдэн дээр нь очиад үзчихин. Гэхдээ нэг л ингэ сэтгэл санаа нь өрөхгүй байгаа юм. Тэгээд нэг хүний оллоо тэндээс тусламж өсөөд. Тэгээ тусламж өсгөөсөө үнэхээр шалгаж байгаа юм л та. Хэр сайн мэддэг юм бол гэд очиод холбогдоод уугуул заад ингээд энэ залуу ажиглал нөө үн ч гэсэн өөрөө ингээ ажиглал. Тэгээ тэр хоёр би бинийгаа ингээд юу ч ярихгүй байгаа мөртлөө ингээд чимээгүй ойлголцоод байна. Би бинийгаа ажиглаа шалгаад байгаа хойлоо мэдээд байгаа. Тэгэл зүгээр л би бинийгаа ингээ мэдрээд шалгаад. Тэгээ чимээгөө сууж ясна за ямар зорилготой ирв гэд нөө юм маань сүнслэг багш магш хийдэх хүн асууж байна шууд. Тэгээ залуу миний та яагаад ирснийг гадарсан гэж бодож байна хэлж байна. Тэснэ нөгөө багш нь сүнслэг хүн инээснэ. Мэдгүй шүү дээ. Би буруу юм бодоод явж байхад заа ч юм билүү. Чи өөр мөсөд явж байгаа ч юм билүү. Тодорхойлогдсон дээр хаа гэдэг. Тэгээд сүнслэг талаар ингээ мэдэх гэсэн ма та надад яриад өгөөч гэдэг. Өөрийнхөө аяллыг яриад өгөөч гэдэг. Тэгээд энэ залуу өөрийнхөө одоо энэ сүнслэг хүн өөрийнхөө аяллыг тууллыг ярьж өгч. Яагаад ийшээ орсон гэл.
юу мэдэж авсан. Тэгээ энэ залуу таалагдаад байна л да, сонсоод юмыг яаж тайлбарлаж байгааг, энэ бүх зүйлийг өөр дээр яаж тусгаж дүгнэлт хийсэн байдлууд нь бүгдээ таалагдаад байна. Тэгээ хуваалцчих над ийм болсон гэдэг. Тэгээ нөгөө хүн хэлж л та сонсчихсан. Энэ бол зүгээр ч нэг өхөл зааг хоёрын хоорондын мэдрэмж шинэ чи бүр ингээд шал өөр ингээд өхөлтэй нүүр тулаад энгийн одоо дэлхийдээ нүүр тулдаг өхөл биш. Шал өөр өхөлтэй нүүр тулаад ингээд том зүйлийг өөртөө нээсэн байна гэж тэгж байна. За яг уу нээсэн байдгиймээ, сэрсэн байдгиймээ, чиний сүнс чинь сэрсэн байна гэсэн үг гэж тайлбарлаж өгч байна. Тэгээ энэ байдлуудыг одоо сүнслэг гэж юу юм гээл энэ бүх зүйлсийг тайлбарлаж өгч байна. Сүнс нь юу гэсэн үг юм гэл. Тэгээ залуу сонсож байсан тэгвэл би дахиад нэг юм хэлье. Та надад амар таалагдаад байна. Хурж ирээд шууд ингээд таныг ажиглаад надаа өөр чинь бүр ингээд 100% итгэж болно гэсэн юм мэдрэмж төрөөдсөн. Би тэр бодлоос хойш дандаа өөрийнхөө мэдрэмж зүүнд их итгэдэг болчихсон гэж тэгж байна. Дандаа зүг байгаад байдаг гэдэг. Тэгээд би ингээд энэ зүйлээс хойш би бас ингэж чаддаг болсон ингээд өөрийгөө ингээд юм хөдлөж чадж байгаа харуулж. Тэр арчаа шоконд орж ил та хүмүүс ийм их тэглэх гэж байгаа юм уу? Тэгээ нөгөө хүн чинь санал болгож чинь хоёулаа нэг хамт аялал хийгээ. Төсөөллөөрөө. Тэгээ нөгөө залуу чинь сонсож байсан. За тгийгээ хамт цаад төсөөллөөр. Энэ хоёр нэг газар аялж байна. Тэгээ ингээд дээшээ явж байгаа ингээд амар том спираль. Тэгээ спираль болгон дээр баахан дэлхий ингээд цурцсан байгаагаар харагдаж. Тэгээ тэр болохоор маш жижигхэн цэг шиг энэ том асар зүйл ингээд хараад байна л та. Тэгээ энэ залуу бол ингээд чинь би бол ийм зүйлийг олж харж байгаагүй миний одоо баялал дотор ингэж харагддггүй. Би чамайг дагаад энэ ийшээ ороод ирлээ. Төсөөлт нийлж. Тэгээ хоёр нэг ингээд дэлхий рүү яваад орсон чинь маш твшилтэй технологитой өндөр хөгжсөн дэлхийн хүмүүс дэлхий тэнгүүтээ одоо супер ингээд хүмүүсийг хараад байна л та. Тэгсэн чи одоо энэ залуугийн дотор ингээд бүх одоо өсөл мөрөөдөл тэмүүлэл гэдэг зүйл нь амар огшиж чинь бүр ингээд энийг харчаад бүр ингээд шунж байна. Тэмүүлэл нь төрж. Энэ айл дуусна дараа нүүд нь босноо. За ямар ч би тантай ингээ холбоотой байна баярлалаа. Би өөрийнхөө талаар бас нэг зүйлийг олж харлаа. Саяны аяллаар зөндөө зүйлийг мэдж авлаа гэдэг чинь. Тэгээ тэр хоёр жоо ярилцаад салаад яваад өчлөө. Энэ залуу гэртээ хурж ирснээр нэг маш нухацтай бодож. Бидний амьдрал ингэж оронгоор өөрчлөж болох юм биш үү? Би ингээ өөрчлөгдсөн байна. Тэгтээ яг экстрем төсөл байд болсон. Тэгтээ би өөрчлөгдсөн байна. Энийг хүн болон ийм болж болох юм байна. Яагаад их зүйл рүү тэмүүлж болохгүй гэж бодож байна. Өөрт нь ийм зүйл тохиолдсон дараа залууд болохоор нэг тийм хүсэл мөрөөдөл ч юм уу хийгээд байгаа ажил нь ингээд нэг утга учиргүй санагдаад байсан юм байна. Юуны төлөө яаж амьдрахаа мэдэхгүй. Энэ сонирхолтой байгаад байгаа ч гэсэн илүү том ертөнд бэж магадгүй гэсэн тийм одоо санаа ороод ирсэн чинь тийм болцсон байсан. Тэгээ одоо ингээд бүр ингээд зурлал дүрслэлтэйг ингээд өөртөө тоо тархсан болохоор тийш тэмүүлнэ гэж шулуудч. Тэгээд баярлалаа өөр дээр маш их судалгаа хийж яаж хүмүүс ийм болох вэ? Супер болох вэ? Өөр дээрээ судалгаа хийгээл хүмүүс дээр судалгаа хийгээл энэ угаасаа маш сайн судлаач юм уу? Тэг баахан ингээд судалсан мод би зүйлээ ингээд тултан судлаад маш их зүйлийг өөр дээрээ ингээд өөрийнхөө бие дээр өөрийнхөө байгаа байдал дээр ойлгож аваад ингээд төсөл тэмүүл төрөөдлийн л та ингээд дэлхий ингээд маш ингээд өөрчлөгдөн одоо л гарааг нь эхлэх хэрэгтэй гэх. Тэгээ тэр бүх зүйлээ бариад ингээд цэргийн бааз NASA цэргийн хүчгээл ийм хүмүүс төр очиод танилцуулж. Нөгөө энийг хийхэд бол том хүч орох хэрэгтэй. Тэгсэн чинь өөдөл нь сонсоод нэрээ ингэж олон зүйлийг бүтээж хүнийг ингэж өөрчлөх болох юм байна гэж биш. Шууд ницааж байна. Шууд сонирн болоод бинийгаа бүгдээрээ ингэж хараад нүд мүдэн гүйлэл тэгснээ үгүй гээд одоо санал болгосон тэр төслийн санааг унтрааж болохгүй гээд. Тэгснээ хурж ирснээр судалсан бүх зүйлүүдийг нь булаа авчлаа. Устгана гээд. Шууд гэрлэн хүмүүс явуулаад найз хүн залгаал нь гэрт хүмүүс ороод ирлээ гэл. Тэр хүмүүс нь орж ирээд гэрийн маш сайн нэгжээд илүү дутуу одоо энэ судалгаатай холбоотой материалуудыг бүгдийг авч шатааж устгаж байна. Тэгээ залуу шаналж л да хамгийн устгаад гээл
Гэтэ тэрнээс яг тэр нь нэг амар тийм гомдохгүй. Яагаад ингэж ийм гоё ингэж ирээдүй байд юм бэ? Тийшээ яагаад очиж болохгүй гэж хөгжиж гэж болохгүй гэж ингэ ирж яах чи энийг нцааж байгаа юм болоо. Тэгснэ нэг хар бичин прожектаа хүн хэлж ин л да өөрт нь ойртсноо нэлээ ширүүн хараад хүмүүс иймэрхүү зүйл бэлэн биш байгаа чи бид нарыг бэлэн байгаа гэж бодож байна уу? Тэгээд хурж ирж ер нь чи энийгээ янз бүрийн байдлаар иш тийш хүн амт хэлэхгүй шүү. Тэгэх юм бол чиний одоо хайртай хүмүүс бүгдээ аюулд орно гэж сүрдүүлж. Чиний найз охин эцэг их гэл өөр найз нөхөд ямар амаатан садан хаана хэн байдг вэ гэдгийг бид нэ бүгд мэдчихэж байгаа. Тэгэхээр чимээгүй байгаарай гэд. Тэгэл нөө дотор нэг гал бутлаад гал дүрлэж байгаа шиг уур нүрэл бүр ингээд дотроос нь шүдээ зовол яаж чадчихна гэд. Яагаад болохгүй гэж хэл. Тэгээ амар зэвүүн хүрээд тэгээ яагаад энийг ингээд нуугаад байгаа юм бол ингээд олон дэлгэж хамтдаа хөгжиж болохгүй юм болоо гэд тэрийг судалж эхэлж байна. Тэгсэн чинь ийм зүйлийг ийм дүнэлт хийж юм л та. Амар их судлаад дэвшилтэй болж хөгжнөө гэдэг чинь өдөөсөл хүн ухаантай болох юм. Шинж юм байна. Хамгийн түрүүнд хүн ингээ ухамсар тэлж ухаалаг болж иж тэгээ өөртөө ингэж эзэн болж иж хүмүүс ингэж дэвшиж хөгжиж эхэлдэг юм байна. Тэгээ хүмүүс ухаантай болж байгаа нь болохоор энэ нь одоо удирдлагуудад бидний эзэн гэж суугаад байгаа энэ орчнуудад хэрэггүй юм байна гэж хэлж байна. Зөөр бид нарыг мал байлгаад байж ах санаатай юм байна гэд дүнэлтгээд амар уур нүрэ. Төөл би яах вэ гэл шадрын зан гарч ирээд байна л да. Тэгээ өөртөө санал нийлсэн хүмүүсийг хайж сөрөг хүчин хайж. Сөрөг хүчин. Тэхийн тул мөнгө хэрэгтэй. Энэ хурдан хийгдээд байх зүйл биш вэ гэдгийг бас амар сайн ойлгож байна л да. Мөнгөтэй хүн олох хэрэгтэй, өөрөө мөнгөтэй байх хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээ бизнестэй болж эхэлж байна. Энэ хүн бол өөрөө угаасаа уг суурин шинжлэх ухааны хүн, тэгээ сансарны тэгш болсон хүн болохоор тийшээгээ орж бизнесээ. Тэгээ харсан мэдсэн зүйл байгаад байгаа юм болохоор энэ одоо өөрчлөлтийн дараа толгой нь арай өөрөөр сэтгэдэг, арай өөрөөр юмыг харж мэдэрдэг болсон байгаа болохоор ингэж хийж байгаа зүйл нь хүмүүсийн дунд техник технологи шинжилтүүдийг компанигээд ингээд сайн шахаж оруулж ирж байна та. Сайн оруулж ирж байна. Хөрөнгө оруулалтуудыг олж эхэлж байна. Тэгээд өөр шиг адилхан хүмүүсийг чимээгүй хайж эхэлж байна. Тэгээ өөр шиг тийм сүнслэг хүмүүс нэгдэж эхэлж байна. Адилхан зүйлийн төлөө ингээд тэмүүлдэг. Үнц нь адилхан. Ер нь бараг бүх ингээд тийм хумсртайгаас ирсэн хүмүүс нэг энэ хүнтэй нэгдэл юм л та. Сүлжээ дэлхийд даяар одоо чимээгүй ингэж хөшний цаана байдаг хүмүүс шиг адилхан тэнд бас нэг хөшний цаана байдаг сүлжээ ингэж үүсч эхэлж байна. Тэгээ эдгээр энэ хоорондоо яаж ингэж нөлөөлөх үү? Тэгээ удирдлагыг гартаа авах уу? Яаж хүмүүсийг ингэж тэр дэвшлийн хөгжлийн төлөө түлхэж эхлэх үү гэдэг зүйлийг амар хуралдаж ярилцж ин л та хоорондоо хаваацж. Тэгэл ерөөсөө л тэр харах өнцөг боломжуудын л олох хэрэгтэй. Энэ хүн ингэж их зүтгэнгүүд нөө талаас бас ингэж дотроо боддог байсан сэрцэн хүмүүс нь бас ингэж нэгдэж зүтгэж эхэлж ин л та. Тэнгүүд ингээд ил харахад хүмүүс ингээд 50 амьдраад байгаа юм шиг боловч тэр далд энэ хоёр хүчний ингэж хоорондох тулаан өрнөд юм. Медиа дээр кино хүний төрхийг ухажуулах, хуулаг хийж болох бүхэл талбар дээр зүтгэлд явагдаад энэ хоёр талаас нэг нь үүсгээл ухаан санааг тийм мэдээлэл анхаарлыг шал өөр мэдээлэлээр буулгах гэж тойрогдсон байх гэж үзэл нөөд нь болохоор баахан одоо шин мэдээллүүдийг цацаал тийшээ анхаарлыг хандуулах гэж үзэл тэнгууд нөгөө талаас том үндсэн одоо платформуудыг шууд тийм зүйлүүд мэдээллүүдийг ингэж блоклж эхлэнгүүд нөөдөл өөртөө ган тийм талбаруудыг нээж эхлээд хүмүүсийг тийшин татаал
янз бүрийн зүйлээр л те тэрүүгээрээ одоо өгөх гээд байгаа мэдээлэл ингэж шингээгээл тэр дээгүүр юм тийм тулаан өрнөдийн оюун санааны тэнгууд л одоо нөө тогтуу нэг хэсэг байсан гэж нийгмийн ингээд байдал ингээд өөрчлөгдөд донслоотой болоод эхэлж байна. Энд тэнд хүмүүс ер нь яахлаарэ гэж босоод тэр мэдээллүүдийг амар сонсоол ойлгоол би өөрөөр хийн гэл амар олон хүмүүс тэгж эхэлж байна. Тэгээ хуучнаараа байх хүсэлтэй хүмүүс тэрнгээр нь байх хүсэлтэй өдөртөгч нар шинийг хүссэн хүмүүс залхсан өөдсөн хүмүүс нөгөө амьдрал нь хэцүү байгаад байгаа. Тэгээ тэр нь шийдэгдэхгүй асуудлууд нь шийдэгдэхгүй бүр ингээд туйлдаа хүрчихсэн хүмүүс бол нэрээ алдах зүйл байхгүй лээ гэдэг амар тэгэл их бухимдлуудыг илэрхийлж эхэлж нийгмээр энэ тийм. Тэгэл нөөдөл нь хоорондоо зөрчилдөөн болоод их донслоотой. Энэ хүмүүсийн хувьд одоо энэ далдуур ингээд дан игээд байгаа сүнслэг талынх нь болохоор энэ залуугийн одоо цуглуулад байгаа энэ хүмүүс бүлэг хүч болохоор өртөөсөөл энэ системийг ямар ч хэсэг ихний ээлж нь эвдээ. Тэхийн тулд одоо энэ мэдээллүүдийг ухааруулах зүйлсүүдийг цутгая. Цаашаа ингэж хөгжлөл өөрөө ингээд цаанаасаа ингээд усаад явах юм шиг байна. Эхний ээлж нь бүрхэж аваадаа усуудаа л үзэж тарыг гэдэг юм зүйлийг хэлж байна л да. Тэгээ хүмүүс ингээд амьдралын талаар ингээд ойлгох нь ойлгоол, бодох нь бодоол, хийж байгаа зүйлээ хаях нь ингээд хаяал хэлж байна. Тэгээд ингээд хараанд одоо тэр элит хүмүүс рүү амирч чиглээд байна л да. Ингээд дарж яадаг, ингэжэдэг та нар одоо хамаг юмны эзэн юм биш үү гэл яахлаарэ бид нарыг ингэж хэцүү амьдруулдаг юм. Зарим нэг газар тэгэл энэ талд үйл явдад маш хүчтэй өрнүүд ингээд хоолоон дээр ч юм уу тулцсан байсан эсвэл ингээд хавцлын ирмэг дээр ингээд угаасаа нөхцөл байдал бэж исэн юм шиг. Тэгээ энэ залуу жоохон түлхэлт хийгээд өгөнгүүт тэнд бүгдээрээ ингэж контролгүй дэлбэрч эхэлж байна. Хүмүүсийн одоо дотор хадгалсан зүйл одоо нийгмийн утгагүй урилэл зовлон туулж байгаа энэ хүмүүс. Одоо болоод байгаа үйл явдлуудтай их төстэй харагдаад. Одоо жижигхэн орнуудын хүмүүс ингээд төрийн эргэлт амархан хийгээд яваад байна л да. Харьцангуй одоо айрмынхаа өөдөөс зогсоод залхаж гинэ гэдэг амар илэрхийлээ. Тэр улсуудын цэрэг хүчнийх нь цэргүүд нь бас харьцангуй арай хүндлэг ард иргэдийнхээ өөдөөс бас нэг амар ширүүн өнгө тогтолтойч чадахгүй тэгэл бууж өгөл. Тэгээ тийм эргэлтүүд болж эхлэв. Үүний цаана болон залуу зогсож байгаа, сүслэг хүмүүстэй хамт зогсож байгаа. Тэгээ ерөнхий байдлаар энэ нөхцөл байдлууд нь нөгөө хүчийн одоо хүмүүст таалагдахгүй. Яаж бүгдгийг буцаад өмнөшгөнд болох вэ? Өмнөшгөнд зэгцэнд оруулах вэ гэдэг юм зүйлсийг хоорондоо яриад хийх гээд үзээд. Тэгээ нэлээд урт хугацааны үйл явдлууд өрнөд энэ хөдөлгөөн төөд тонслоготой ингээд он жилүүд баахан газруудад хүмүүс ажил хайлт зарлаад энэ тентгийн орнууд дээр зарим нэг газрууд хүмүүс бөөнөрөө татвараа төлөхөө болоод нийгмийн даатгалын төлбөр бүгдийг нэрхэл системийн өөрчлөлтийг хүсэж байна гэж бүгдээрээ чигсаал. Тэгэд одоо улс орнуудын дотор хүмүүс ингээд өөрийнхөө төрийн удирдлагуудад ингээд тэмцлийн ингээд зүйлийг зарлаад хахаар энэ хүмүүс нь хоорондоо дайтах гэдэг юм завгүй болоод байна л да. Тийшээ ингэж анхаарал хандуулах цөөхгүй л юм. Тэгээ ийм зүйл ямар ч сан болоод эхэлсэн байгаа хараад залуу бол амар баяртай. За одоо тэгвэл үйл ажиллагааг дараагийн түвшинд оруулах хэрэгтэй гэдэг чинь. Одоо боломжуудыг харуулах хэрэгтэй. Ямар байдал байгаад байснаа олж харлаа, зовсноо олж харлаа. Тэгээ сохор юм шиг нэг газар руу харж цэг рүү харж амьдрснаа олж харлаа. Тэгээ өвдөл чаналаа уурч хараад туллаа мэдрээд эсрээд гараад ирлээ. Одоо тэгвэл энэ хүмүүс тэгвэл ирээдүйд ийм зүйл хүлээж байгаа шүү. Энийхээ төлөө одоо тэгвэл тэмцэе гэдэг энэ зүйлийг харуулах хэрэгтэй мэн гэдэг чинь. Ирээдүйн боломжийг харуулах хэрэгтэй. Тэгээд энэ хүмүүс гарч ирж байна. Одоо илүү далдаас хойноос ингэ мэдээллүүдийг ингэ цутгадаг гэсэн бол одоо гарч ирж байна.
харизмтай нөлөөлж чаддаг ийм хүмүүсээ гараад ирж байна. Бодиттой бодит туршлага бодит мэдрэмжүүдээ яриулж байна. Чаддаг зүйлүүдийг харуулж байна. Тэнгүүдээ технологийн шинэ нээлтүүд эсвэл хүнтэй холбоотой юм шинэ нээлтүүдэд яа өөртөө цуглуулсан тэр нээлтүүдийг аль амар шахаад байна л да. Ийм байж болох юм биш үү? Ирээдүйн ийм байж болох юм биш үү? Болох юм байна. Тэгэд энэ тэмцлийн тэмцлүүд дуусаад яг нөгөө жижиг газрууд гайгүй тэмцлүүд шийдэгдээд байна л да. Том гүрнүүд бол хэцүүхэн байдалтай харагдсан. Хүмүүс сайхан ирээдүйн төлөө ингэж юмаа зүтгэн бүтээн босгон гэх ингэ шулуудж байна. Тэгээд энэ жижиг орнууд дээр контролоо алдчихсан их гүрнүүд бол эвгүүлэн. Тэгээ бүх анхаарлаа тийшээ хандуулад гэс засчих ихлээр дотор нь гээд нилээн одоо зүйлсүүд болоод байна. Баахан хүмүүс одоо ханлаа хангалттай гээд тэнд энэ тентхийн бүлэг хүмүүс гарч ирэл жинхэнэ нөгөө галзуурна гэдэг юм зүйлсүүд болоод. Гинт контролоо алаалын тогтсон зүйлсүүд ингээл сэнэн болоод байгааг эдгээр одоо жоон сандраад юм л да. Гэтэ бас л хүчтэй юм яваад. Тэгээд залуу бол ингээл өөрийнхөө зүгээс хийж чадах бүх зүйлийг өөрийнхөө хүмүүстэй ажиглаад мэдрээ тухайн зөнгөөс юу гарч ирэх нүг тэрүүгээр амар тийм нарийн ингэж бабаар хит хүчилж дайхгүй ингээл ажиглаад хийгээл явуулаад цаанаас одоо бүгдээр инким бэ гэл ийм зүйлсүүдийг хуваалцъя. Тэр зүйлсүүдийг хуваалцъя. Тэрэн дээр нь туслая гэл. Сэтгэлгээ задлах хэрэгтэй гэдэг чинь. Сэтгэлгээ задлах хэрэгтэй. Тэг өөрөө гарч ирж байна л да. Одоо болохоор тэг залуу бизнесмен лекц унсан, TED Talk-д орно. Ярилцлагуудад орно. Технологиндоо ингэж шал ингэж хүмүүс пөөх ингэж болох байсан юм уу, тэгж болох байсан юм уу гэл ингээл гайхтал нь ингэж задгаа сэтгэж юм ярьж өгч. Зааж өгч. Одоо би ийм ирээдүрөө ингэж тэмүүлээд байгаа гэл. Тэгэж болно, ингэж болно гэл амар фантази юм яриад. Гэтэ хүмүүст бол өөртөө ингээ наана гайхаад байгаа мөртлөө дотор нь ороод байна л да. Тэгээ яг дөрвтойхон өөрчлөлт ингээл тэрийг ингээ сонсоод задгаа сэтгэл ялангуяа залуу хүмүүс хурдан хүлээж авч байна. Хурдан ч ингэж нэрээ тийм ч юм уу гэж өөрчлөлтүүдээ хийгээл өөрөө сэтгэж янз бүрийн зүйлсийг хийж үзээл амьдралаа нэг өөрөөр хараад ингээд яваад байна. Тэгсэн чинь энэ байдал нэлээд тархаад хүмүүс өөрчлөгдөөд тэр корпорац цэргийн систем, номхон байлгадаг юм систем доороо дарж идэг энэ зүйл нь ингээ сайн явчихгүй ингээ алдагдаад ирсэн чинь энэ таалагдахгүй байна. Тэгээ цалингаар ингээ бүгднийг ингээ дарж ид тогтсон цалингаар ингээ дараад байлгаж идэг гэсэн зүйлсүүд нь ингээ задраад гисэн чинь хэцүү болж эхэлж байна. Хүмүүс нөгөө хит ингээд өнгөн тал дээрээ л бусдад таалагдах гад юм уу дандаа тийм эд зүйлсүүд дээр анхаарч ингэж амьдрдаг түн төлөө ингэж машин байшин тэ үнэтэй зүйлс гэж зүтгэдэг байсан бол одоо тэр нь ингээд болоод ихсэн чинь тэр тийм том үйлдвэрлэлүүдийг тэр зүйлийг рекламддаг тэр газруудын одоо худалдаа авалт нь багасаад зогсон байдалд ороод байна. Ингээрэгд бол бид нар таантртай та наргүй амьдрч чаднаа л гэдэг зүйлийг харуулдаг юм. Эдгээр болохоор амьдралын зүйлс үнэт зүйлс энэ чухал түүний төлөө амьдрах хэрэгтэй гэдэг ухуулгыг өөр талаас явуулах гэдэг. Тэрийг болохоор энэ залуу нийсэн хүмүүстэй нөгөө талаас нэвдээд байгаа юм. Тэгээд тэр хөшний цаадах хүмүүс энэ залууг ажиглаад одоо юу одоо яах нь үеих нүгэл. Тэдний бас зөвөн үрэл. Хамаг үйлдлийн ажиглал хаанааг нь хянаал хараалах хаанаа юм бол бүр болохгүй бол боломж олдвол танилах чил гэж юм эднэр. Гол хөдөлгөж сэтгэгч нь энэ юм шиг байна. Тэрийг ингээд танилцчаад бусдууд нь бол ингээд тараад боторхойлгуудээ гэдэг ийм зүйлийг бодчих. Тэг ямар сонин үг орж ирж байна. Танилах гэдэг үгийг би хэрэглэдэг шүү дээ. Тэгээ энийг залуу зөнгөөрөө мэдэрч юм л та. За бидний одоо энэ зөвчл дараагийн түвшин рүү орж байгаа юм бэ гэж хүлээж байна шүү. Айсангүй. Зөв мэдрэмжээрээ эднэрийг ингээд мэдрээд байгаа тэгсэн мөртлөө нөгөө талаараа бас олон ингэж төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Запасны гээл давхар юм бэлдээл байна.
Одоо хэрвээ жигнээс надад янз бүрийн боллоо гэхэд хин энийг үргэлжлүүлэх вэ? Хин юуг чааш нь тараах вэ? Миний харсан зүйл юу байсан бэ? Тэрийг бүгдэнд нь нийлүүлэх хэрэгтэй гэж. Нөө дэлхийг бүр донслох мэдээлэл бэлдэх хэрэгтэй. Бүр ингээд хүмүүсийн дуруу нүрээд ямар утгагүй байснаа, ямар их ашиглуулж даруулж амьдрснаа олж харах бүр донслох мэдээлэл цацагдах хэрэгтэй мэн гэдэг. Энэ залуу бодож бэлдээл янз бүрийн олон вариантуудын зүйл. Гэсэн чинь нэлээд анхаарал болж байна л да. Энэ залуу бол зүгээр бас өөрөө байгаагүй. Тэр ингээд чадсан хийсэн зүйлээ ямар нэгэн байдлаар хүмүүст нэгддэг, нийлдэг, дэмждэг хүмүүстэй зааж өгөхийг яаж өөрөө юм болсноо өөрөө ойлгоод бусдад хуваалцахыг хамгийн сайнаар хичээсэн. Дээрээс нь өөрийнхөө энэ байгаа байдлыг бас хүн ингээд зогсож болохгүй юм шиг цаашаа хөгжих боломжтой юм байна гэд. Тэрийг цаашаа ингээд хөгжүүлэх гэл амар хичээсэн болохоор энэ хүн бараг ингээд наана ингээд зүгээр хардаад байгаа боловч супер хүн шиг юм хөдлөж чаддаг болчих. Телекинез гэж. Энийг болохоор энэ хөшний цаатгах нь эсвэл доллар эзэд мэдэхгүй байгаа. Тийм болохоор ингээд өөр хайлтгүй байдал дээр олон давхар зүйл дээр одоо ажиллаж байгаа анзаарахтайгаа мэрэгжлийн хүмүүсийг бас өөрөөр тойроод байгаа. Гэтэ ингээд хүчээ нууж байна. Хэнийг нэг бас мэддэггүй, нөөдлөг нь мэддэггүй. Тэгэл өөрт нь янз бүрийн болоо л юм л да. Гараад явсан чинь машин нь одоо юу агаал мөргүүлээл машинд ингээд суух гэсэн чинь гинт зөнгөөрөл өөр юм юмэр болоод явчихжээ л да. Тэгсэн чинь хойноос нь машин дэлбэрээл. Тэгэл гараад ингээд явж исэн чинь гинт буута хүн гарч иж буутах гэж үлдээл. Зөндөө олон тийм амь насрын халтсан үйлдэлүүд болж ин дараалал. Тэгэл тийм зүйлүүд болоод үргэлжлээл энэ байнгын ингээд бэлтгэлтэй байнгын ингээд хин нэгэн одоо алах гээд ороод ирж магадгүй гэсэн байдалтай. Тэнгүүтээ ингээд залуу нэг юм шийдэж бас чухал зүйлүүдийг хийх гэхээр нөгөө талаар ингээд амь насны дээрээ хамгаалах гэх ингээд төлөвлөхөөр бас төвтэй байгаа юм л да. Олон цаг хугацаа зарцуулаад. Ердөөсөө энэ тэмцлийг нэг тийш нь болгоод шийдчихье гэж тэгж байна. Бараг нөгөө кино шиг юм болоод байна. Джон Уик мэгтэр хардаг ш. Би хамгаалагч нартайгаа машиндаа ингээд суугаад явж байсан чи хоёр талаас нь машин шахаж орж ирээд уртл нь хаад. Тэнгүүтээ баруун цун гарталт нь бас машин шахаж орж ирээд буудаал машин нь. Зам дээр бөө хөөдөлтөй болоод онголтон болоод бөө юм болоод яваад. Бөө хөөдөлтөй болоод кино шиг юм болж. Тэгжээс нь одоо юунд дэлбэрэл залуу суудсан байсан машин руу ингээд гранат шидэд тэр нь дэлбэрэл мөрөн дээр явж ирснийг хэлэхүү үүрлээ унж тэрнээ доош боо нэлийн хүлээлэлтэй машин гарч ирэхийг эсвэл ямны цас гарч ирэхийг хүлээгээл тэгээ дараад нь амьд гарсан энэ тэнд амьд гарсан гэсэн мэдээ зэдэ байна уу гэж хүлээгээл тэрээс юу ч дурахгүй харна бүгдээрээ заа тэгвэл энийг амжилттай хэлээ гол одоо юуг нь нийлүүлэгчдийн тэ нэгтгэгчийн толгойлогч нь алдсан чинь бид нэр янз бүр хэлчихдэг байх. Нийлээд алхтай юм хийчихдэг байх. Тэгээд санд энэ эднэр ингээд тайвширч. Тэгсэн нөгөө залуу мань болохоор өхөөгүй. Тэр газаас нэлийн хоол ингээд усан дороос сэлж гарч ирж байна. Тэгээд сэлээд гараад ирсэн чинь хүмүүс өөрийг хүлээ зогсож. Ийм зүйл болохыг угаасаа мэдчихсэн. Ийм зүйл болох руу бас өөрөө ажиллаж одоо тэр хүмүүсийн үйлдэлийг бодлоготойгоор түлхчихсэн. Юмыг дараагийн төвшөнд ингэж оруулж ажиллахын тулд бас өөрийгөө энэ хүмүүсийн хараанаас холдуулах хэрэгтэй мэн гэдгийг ойлгоод. Тэгэл юмс дараагийн төлөвлөгөөнд орлоо гэл. Тэгжин залуу. Тэгээ нөгөө талынхан болохоор ингээд за ямар ч гэсэн лидер нь алчихсан гэж санаамаар баярлал. Одоо юмсыг сайхан буцаагаад байранд нь оруулна гэд. Тэгээ бэжсэн чинь тэдний хэдээс санснаа юм болохгүй улам л ингээд өөр тийшээ эргээд. Тэгээ тэд нар ямар ч гэсэн гайхаад учрыг олохгүй юм л да. Энэ цөөхөн хэд нийлж өгсөн хүмүүс нь бүгдээрээ тараад ингээд дуус. Яагаад бид нар ингээд цусахгүй юм. Бид нэр арай хөдөлч өгнө хүмүүс ингээд ухаан хувцартаа илүү нийлээд ихсэн үү, илүү юм ухаалаа хардаг болсон уу гэл. Уурлаад боож өгөх. Тэгэл энэ тэмцлийн хөвдөл юм л да.
залуу хойдол руу орсон. Тэгээ ийшээ нөгөө хараагаа чиглээд за энэс болоод ийм болоод байна гэх тийм одоо нөгөө цэггүй байггүй болцсон чи эднэр жоохон ингээд ямар үйл хариу үйлдэл авахаа мэдэхгүй байгаа юм. Болж байгаа нөхцөл байдлуудтай байдал. Тий. Тэгээ янз бүрийн аргаар үзэхэд сүүлдээ за зүгээр л яа эцсийн арга хүчээр үзье тэгэж юм. Цэргээ. Тэгээ зэвсгээ. Тэгээ ингээд үзэрээс өөр арга алга гээд болчих байх, айчих байх, зогсчих байх гэсэн чинь хүмүүс тэрэн дээр бүр зөвөн хүрээд босоод ирлээ. Янз бүрийн хөдөлгөөн, бослогууд, цуглаануудыг ингээд зогсоох гээд явуулчихжээ. Тэснэ тултлаа эцээ үзнэ гэдэг дээр үүнээс цааш угаасаа л амьдрах арга алга, утга учир алга, амьдрах болцоо алга, яаж амьдраад байгаа юм бэ гэж хүмүүс ер нь бол яралд очиад хүрсэн. Дахиад доошоо ярал руу очие гэсэн чинь байхгүй л байгаа юм л да. Түүнээс хойш. Бараг ингээд тэмцэлцэж чаад өснө нь утга учиртай байгаад байна. Яг тэгээд ирсэн чинь нөгөө сэргүүд нь жоохон сүр үзүүлээл тэгээ жоохон хүмүүс жоохон золинд гараал зодоол барьж аваад хятаал ингээд юм зөгцөнд орсон байдаг бол бүх хүмүүс ийм байна гэсэн чинь тэр цэргүүд айж юу лээ чинь жоохон зүйл ажиллаа л юм л да чинь бүгдийг ингээ устгах юм зүгээр жагсаал тэ юу боллоо дээ гээгүү мүү цэргүүд нь гайхаад эн чинь баг иргэний тайм болох гээд штий гэдэг амар сонин болтын цэргүүд нь тэгээ гэр бүлээ сонгохгүй тэ тушаал сонгохгүй гэдэг зүйл болоо. Энэ амар олон жилийн болоод байна. Хоёр ингээл юугаал улам ингээд бөөн энэ тэнд цуглаан жагсаал иргэний дайн ингээл нөөдөл нь аргаараа цог зомрол идэг улам ингээ бүх зүйл тэдний контролоос гараад байна. Тэгээ юмс ингээд залуугийн хувьд амар гоё явжлаа л да бүх зүйл яг л ингээл хүмүүс ирээл утгагүй зүйлсүүдийг төвчөхгүй тэнцэнэ гээл юмс ингээ шилжилт орох гээд болох гээд ингээл амар их бужигнаа болоод яваад байгааг хараад баярлаа. Тэгсэн чинь ингээд нэг анхаарал юм уу анзаар галтчихлаа. Залуугийн бодсонгүй бодож байгаагүй зүйл болчихлоо л доо. Хамт зүтгээд явж байгаа энгийн сүнслэг хүмүүс нь одоо өөртөө хамтарч ийсэн гэд одоо мэдээлэл байдаг. Булан шахацсан нөгөө долларын эзэдүүд нь уурлаад тэнгүүтээ тэднийг айгуул эднэр үргэлжлүүлээд яваад байгаа юм шиг ингээд барьж аваад тийш ингээ халдаад эхэллээ. Тийм хүмүүс рүү нийт нүдэнд байдаг ингээд ухаарын сэрцгээ гэдэг юм хүмүүс рүү халдаад эхэлж гал байдлаар хүмүүс явуулаад. Залуу болохоор эднэр маш их зантай юм чинь одоо иймэрхүү жижиг гээл зүгээр иймэрхүү яриад байгаа хүмүүс рүү ингэж довтлохгүй байх гэж тооцоолсон юм. Маш их зантай багийн хүмүүс өөрсдийнх нь одоо ингэ бодоод байгаа зүйл төр хурж ирэхгүй ийшээ ингэж нүдэж харах одоо чиглүүлэхгүй байх гэж бодсон чинь тэр хүмүүс рүү довтлоод эхэллээ. Тэр хүмүүс рүү довтлоод эхэллээ. Тэдний аюулгүй байдал эрсдэлд орчлоо. Тэгээ паниктад сандарч байна. Тэгээ энийг бодсонгүй, энийг ингэж яасангүй, тооцоолсонгүй гэл энэ залуу 50 баг ойр мэдрээгүй тийм 50 хүмүүс байдлаа мэдэрч. Одоо яах вэ гэд. За дахиад нэг боёо бодъё. Тэгээ тэр ингээд хүмүүсийг бүгднийг тэр одоо хамтрагчудаа бүгднийг нүүлгэн шилжүүлэлт хийлгээл нэр усын өөрчлөл тиймэрхүү одоо гэр бүлийн хамгаалал тиймэрхүү зүйлийг хийж эхэлж. Тэгээ нэг тийм сандрал мэдрээ явуулчихлаа. Тэгсэн чинь шууд болоо зүн мэдрэмжээс нь шууд л орж ирж ил да. 50 бай тогт гэл. Тэгээ залуу ингээд тогтоод сая юу болоо явчихвал 50 сууж. Би одоо энэ зүйлүүдийг нэг бодож үзээгүй өөрчлөлтүүд гараад явчлаа. Яаж ч утсан хараагаа энэ энгийн хүмүүс рүү чиглүүлээл
дайралт хийх магадлал байсан биш дээ гэдгийг бас өөрөө бас бодож тоочж үзсэнгүй гэж тэгж байна. Тэгэд тийм дүгнэлт хийж л дээ. Нөгөө талаараа эдний хамаг анхаарал нь хараад байж идэг хүн бас байх нь зүгээр юм бэ. Энгийн байдлаар одоо түгээл хийж байгаа энэ хүмүүс рүү ингэж юу яах юм бэ? Анхаарлаа хандуулахгүй юм байна гэж тэгж байна. Тэгэхээр дахиад ингээд ухаантай од болох хүн гарч ирэх хэрэгтэй юм байна. Одоо эдний анхаарлын төвд байж байгаа хүн хэрэгтэй юм байна. Тэгээ олон нийтийн хараанд байж идэг өдөртөгчг. Тэгээд энэ одоо хуучин эзэдгээд байгаа тэдний ингээд анхаарлыг татаад байж байгаа хүн хэрэгтэй юм байна гэж. Тэгвэл жинхэнэ ингээд чимээгүй ажиллаа хийж байгаа ингээд хүмүүс рүү ингээд бариад мэдээд очиод дайрах гад ингээд. Тэгэд яах вэ одоо ингээд олонний нийт дээр гарч ирнэ гэдэг чинь тэдний шууд номер 1 дайсан болно. Хамгийн түрүүнд одоо дайрах листэнд номер 1-т орно гэсэн. Энэ бол асар их аюулгүй байдлыг бодож явах хэрэгтэй юм ээ. Хэнийг болох уу гэдэг залуу юм шаналаад. Нөгөө талаараа би ингэж тийм одоо хүн байсан нь дээр бийж юу өөрөө одоо хуурамч хөхлийг жүжиг тавихгүйгээр гэл бодоол. Тэнгүүд нэг эмхтэй гарч ирж байна л та. За би болъё. Би одоо хараанд нүртэй. Тэгээ чи хийх юм а хий. Нөгөө талаас намайг эмхтэй өнгөж хараад энэ юугаа мэдээ, юугаа хийж чадах вэ гэж харж магадгүй. Гэхдээ гарвал би гарсан шиг гараад гэлцэн шиг гэлцээд хамаг анхаарал нь авахлнаа гэдэг чи. Чи тэр үед хийх юмдаа хийгээд байж. Та нар ингээ юм а хий. Тэгээ тэгжин тэр эмхтэй. Тэгээ зүгээрээ арын даанаа л гэдэг. Тэгж авсагччихлаа. Тэгэл залуу дахин хэрээд нэлээ аюултай шүү. Нөө эмхтэй мэдж байгаа. Зүгээр би юуны төлөө ямар зорилгын төлөө гэд тэмүүлээд энэ зүйлийг хийж байгаа ухамсарлаж байгаа гэдэг чинь. Тэгээ шинэ од гарч ирлээ. Хүмүүсийг амар мотивацчлуулдаг. Ширүүн үннийг амар хилдэг. Тэр нь ингээл интернетээр ингээл цацагдаал хүмүүст ингээд сонсоод нэрээ тийштэй гээл тэгээд бэждэг. Янз бүрийн подкаст ярилцлагад оролцоод тэгээ нийгмийн хэм хэмжүүрж одоо бүтсэн энэ удаан олон зуун жил байсан зүйлүүдийг эвдээл ингээл амар гоё орж ирж. Хүчтэй, тод, хурц. Тэгээд нөгөө замраагүй эн тэнд ингээл өмөө самууш ингээл тэмцээд исэн хүмүүс юм жоо бодож ин л та. Гэхдээ ингээд бүх зүйл төвчээр хэцүү болоод байгаа нь үнэн. Гэхдээ бид нэр яг юуны төлөө яах гэж тэмцээд байгаа вэ гэж жоо ухамсарлаад ухаж байна. Ингээд замрааг үйжээс жоо нэгдсэн хүчний доор орё. Нэгдээд нэг зүйлийн төлөө юу. Тийм гээл тэгж хэлж. Бараг эрдний дан шиг болоод энэ том улсууд дээр хоёр хуваагдал нэг нь хуучнаа нэг нь шинэ үгүй гэж гарч ирээд тэнгүүтээ хуучнаа баримтхан гэж байгаа нь жоо айцтай төвшөртэй цоо шинээр амьдрмаар шинэлүү зүтгмээр байна гэж аав хүмүүс нь болохоор яасан чи яадын гэдэг хандлагатай. Тэгээ энэ дундаасаа ингээд янз бүрийн лаг залуу хүмүүс гарч иж л та өдөртөгч чанартай лидерүүд нь. Тэгээ тэр хүмүүсээ одоо манай залуу хөшний ард байгаа залуу харж байгаа л тэр хүмүүст яаж зөв чиглэлүүд чиглүүлэх үү, яаж нөлөөлөх үү гээл далдаар очиж хүмүүс очиж найзлуулаад тэгэл одоо сүнслэг байдлаар хөтлж оруулаад нүдийн нээж өгч тэднэр. Тэгээ маш удирдах өгдлөл чадвартай амар харийнсантай юм мөртлөө сүнслэг талаа нийцсэн үед тэгшнэр гаад гэсэн чинь нөхцөлөд л оронгоор иргээд амар ширүүсэж байна. Тэгээд тэр бол нөгөө хуучин эддүүдийг амар ингээд хатгаж ин л та. Тэгээд эдгээр чинь нөгөө ийм байх экспресс ингээд. Бид нар ч гэсэн өөртөө хүмүүсээ гараад ирж чадлаараа. Надаа одоо ингээд хаасайгуу дайн харагдчих. Хоёр хувааг. Эхнээс нь шатрын хөлгүүдээ гараад ирээл дайн ингээд ихсэл тулаан нүүр тулт одоо улам их болол. Тэр нь долларын эзтэй те бидний дээрээс ингэж өдөржиж хүмүүс гэж ямар хүмүүс байдгийг гэдгийг одоо дэлж тавьж байна. Ийм хүмүүс байсан шүү. Байдгийг шүү. Нэр устаа гэдэг л.
Тэгээ масс нь илүү залуугийн талд ороод ингээд яваа болохоор одоо тэднийг хамгаалж байгаа хүмүүс, тэднийг өмөөлж байгаа хүмүүс ингээд сандраад ингээд санаа зовлтын байдалтай байгаад байна. Уурхад бэлэн. Аль ашигтай нөхцөл байдал бол очиж хуурна, усна. Тэгээ сүүлдээ ингээд хөмөрөлтөө нэлээд ширүүсэлэн улс нь ингээ армаа гаргаад энэ бол болохгүй зүйлээ дарнаа цэргийн хүчээрээ танк манка гаргаад тэгээ нөгөө цэргүүд нь ихний ээлж нь ингээд дараад ингээ хүмүүс намжчих байх гэсэн чинь шадрун амар буучхгүйгээ хүмүүс ингээд зэвсэг хүчний хувьд илүү сул дараа даамтлаа ингээд чадахгүй буучхгүй эцсийн үл ингээд нөөдөл ингээ өөртөө эргэлзээд эхэлж. Тэгээ ерөнхийдөө бол бидний анхан зорилго чинь цэрэг усны зорилго бол иргэдэл хамгаалах байсан. Бид нэр яг юу хийгээд байгаа, хэний эсрэг тэмцээд байгаа. Тэгээ хүмүүсээ ингээд устгаа ичдэг хамгийн гол нь энэ улс орны чинь бүрэлдүүлж байгаа зүйл чинь хүмүүс юм биш үү? Энэ ус гэдэг зүйл маань арчидаа ичих юм шүү. Бид нэр ингээ устчих юм шүү. Сонин болж. Цэргийнхэн тустай суугаад байна л да. Хоорондоо ярилцдаг. Тэгэл одоо гэр бүлтэй цэргүүд нь шууд ажил хайл зарлж байна л да. Үгүй. Тушаалыг гүйцэтгэхгүй гэл. Ахан дүүстэй хүмүүс нь ч гэсэн энэ дунд угаасаа манай ах ич нар явж байгаа байх гэж санаа зовлоо үгүй гэл. Яах гэж цэрэг усноо анх ямар ч тоноор цэрэг усноо сансан хүмүүстэй бүгдээ үгүй гэл. Дээрээс ирээд байгаа тушаалыг тийм эддүүд нөө эддүүд нь бүр болохгүй бол цэрэг хүч танк тэг буу ашиглаад хүмүүсийг дарна гэсэн юм тушаал явуулдаг. Тэг яг энэ тушаалыг хүлээж аваад эд хүмүүстэй нүүр тулдгууд маань болохоор ингээд санаа зовоод болоод байгаа юм л да. Тушаал биелүүлэхгүй гэдээ хаяад яваад. Энд ч одоо манай гэр бүлийн хүмүүс, найз нөхдүүд, хайртай хүмүүс маань хамт тэнд орж саад явж байгаа. Би одоо чадахгүй байна гэх. Тэгээ энэ зүйл ингээд тулаан тэмцэлтэй ингээд өрөвдсээр хагаад залуугийн талынхан яллаа л да. Тэгээ доллар эсдэгээд байгаа хүмүүсийн талан зогцчлаа, талан баригдлаа. Цогцон гарууд маань болохоор нүүр мөрөө арьс марсаа өөрчлөөл. Мэсэл ороод тэгэл алгуулчих. Одоо энэ залуу барих гад үзээд байна. Залуугаас гадна одоо шинэ хүчин буюу шинээр гарч ирж байгаа өдөртөгч нар. Энэ болохоор нэг тийм замраагүй үйл явдлууд харагдаад байгаа хгүй. Шууд гэр нэрлэн дайрж орж ирээл бариад байгаа. Тийм бие махбод юм байна. Тэгээ дахин одоо бүтээж босгож ийн улс орны хөрөнгөний хурааж аваад тэгээ бүгдийг хурааж авч чадаагүй л дээ. Цоцсонгууд нь бол мэдээж хөрөнгө аваад яваад гисэн. Нэрээ өөрчлөв, царайгаа өөрчлөв. Тэг маш чимээгүй амьдарч тэд нэр. Юмс хаашаа зөөр ингээд өөрчлөгдөж байгаагаа жилаал хараал. Тэгээ он жилүүд өнгөрөөл аа. Тэр амар замраагүй байдлууд ингээд намжаад утгуучтаар дахиж ингээд дахин босгоод эхэлж байна л да. Тэр улс орнууд, хотууд, хүмүүс. Тэгээ залуу болохоор энэ бүхтийг харчаад амар төсөл хангалуун зогсож байна. Залуу ч гэдэг одоо бас жоо насны явцсан л харагдчих. Энэ үйл явдлууд нэлээ олон жил дараалал ингээд болоод байгаа хгүй. Тэгээд залуу гэж би дуудаад исэн бол одоо ингээ ах гэж дууд оролцчихъя гэсэн. Хүмүүс ухамсартаар би бинийгаа мэдэрдэг болсон байна. Юмыг утуучраар нь хардаг болсон байна. Юмсыг өөрөөр хардаг болсон байна. Сүнсний хөгжил саяны энэ үмийн самуунаар тэмцлэр маш их нээгж хүн олны дунд тарсан. Хүмүүс одоо нэгт хархан зүйдэн дэлсэн. Сайн гал харагдсан. Гэхдээ нэг тийм онцгой болох гэдэг ааш мэдэрч байдаг л дээ. За ингээд бүх хүмүүс клиниктэй ингээд сүнснийхээ хөгжил рүүгээ жинхэнэ ухамсарлуугаа ухаантай болох зүйл рүүгээ энэ хөгжил дэвшлэг гэдэг жинхэнэ хөгжил дэвшлэл рүүгээ ингээд явж байгаа юм байна гэдэг. Ингээд хараад ингээд ажиллаад байж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь утсан дураад байна уу гэсэн чинь. Муу мэдээтэй яасан гэсэн чинь 50 байгаарай. Юу болсон гэсэн чинь найз охин нас орчлаа. Найз охин ихнэн болсон. Ихнэн нас орчлаа.
Тэгээ шоконд орол тийм мэдрэмж орж ирээгүй, тийм зүйл болно гэж бодоогүй. Найз охин их нэртээр очсон чинь ослоолоод бурхан болчлоо гэж. Тэгээ шоконд орол шаналал өхөөс өмнө оршуулгаас өмнө залуу шууд гараас нь биес нь ингээ барайл маш ингээ гүнзгий төлөртөөс зогсож ин хажууд. Тэг ихтэй холбогдчих. Уучлахгүй бол салгаас хийл дуусч. Өөдөн зүгээрээ инеэг. Харин сайхан цаг үеийг хараад сайхан зүйлийг эхлэлийг тавьсныг хараад харж чадлаа явахаас өмнө. Гэтэ би байгаал гэсэн үг шүү дээ. Ямар нэгэн байдлаар өөрөөр оршиж байгаа. Энэ амьдрал дуусч байгаа болохоос биш өөр амьдрал нь эхэлж байгаа гэж хэлээд тэгэд явж. Тэгээ энэ айн бодолд ороод сууж яагаад ийм болов? Би энэ талаар зүн мэдрэмжээс ч юу ч мэдэрсэнгүй. Яагаад ийм болов? Тэгээ нэгт надад би өөрөө ингээд дутуу ойлгосон зүйл байгаа байна да гэдэг чинь. Зарим нэг зүйлүүдийг би дутуу ойлгоод яваад байгаа юм шиг байна да. Дутуу бас ажил хийсэн байна. Тэгээ энэ хүн ингээд төлөрж маш гүнзгий төлөрж байгаад эхнэрээ ингээд ослорж байгаа байдал ингээд дахиад ингээд тэр ингээд өнгөрсөнд ингээд төсөөлөр очиж харж ин л та кадр нь яагаад ийм зүйл болов? Тэгсэн чинь нөгөө цухтаасан эзэдээ долларын эзэдээ сүүлийн бэлгэн байсан юм. Сүүлийн бэлэг тэмцлийнхэн чи амьд байсан юм уу гэдээ мэдээд чи өдөрдөд яваад исэн юм биш чи бидний гүрнийг ингэж боссон гүрнийг ингэж нурааж унаж байгаа юм биш үү? Бид нэр хож очичлаа. Хариугаа нэг боломж гарвал заавал авандаа гэсэн тийм зансан сэтгэл. Тэгээ тэрийг мэдчихээ залуу ингээл амар уйлал. Тэгээ нэлээд уйлаад тайвшраад ингээд сууж исэн чинь дотор нь тийм мэдрэмж төрж байна. За одоо тэгээ чи цаашаа ямар сонголт хийж явах гэж байна гэж ингээ асуултыг дотроос нь асууж байгаа юм шиг. Тэгээ уйлж дуусаад ингээ цонх руу ингээ харж байгаа энэ залуу. Хараа нь тийм маш тайван тогтун шийдмээ нэгт хараад байгаа юм шиг тийм орцтой. Тэгээ тэнгэр рүү харж байгаа. Тэгээ тэнгэрийн цаатлын орон зайг бас хараад байгаа юм шиг. Сансрах төрөг бас нэгт хараад байгаа юм шиг. Цэнхэр тэнгэрийн цаадахыг. Тэгээ өөртөө дотроос нь асуусан асуултанд буцаад хариулж ин л та. Ямар ч зорилго тавьсан байгаасаа зорилготой хүрдэх хүн. Тэгээд амар тийм инээгээд дууслаа. Тэр амьд үлдсэн нуугдсан долларыг дугаасаа дэлхийд гарч байгаа өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй атсан шалтгаанд орсон. Тэгээ залуугийн дотор ингээд төрж байгаа мэдрэмж бид олуулаа алсан. Цаашаа зүтгэх зүйл дээр би ганцаараа зүтгэх шаардлага. Над хүмүүс аа. За тийм итгэлтэй мэдрэмж. Тийм их сонин open endingтэй дуусчаа кино шиг дуслаа. Цаашаа юу болох нь мэддэхгүй. Тэрийг би яаж хүлээж авах уу гэдэг байдал. Нээлттэй кино дуусчаа. Төсөөлнө.